Сайн байцгаана уу? 13 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. За өнөөдөр хагас өдөр би нөхөртөөгөө болцоонд явна. За болцоонд явахдаа өчтөр орой үсээ ингээд ороогаад унтсан. За тэгээд задлж үзье. Бүгдээр хамт задлая. Би нөө халуун өндүүгээр ерөнхийдөө нөө төрөөд тэгээ хүүхдээ яг нөө хөхөөрөө хооллоод ер нь үс нилээ шингэрсэн. Тэгээд тийм учраас би одоо нэмэлтээр одоо дахиж тийм халуун синс янз бүрийн юмар мэдээлэл нэмж үсээ гэмтэхийг хүсэхгүй байгаа учраас ийм зүйл хэрэгэлдэг болсон. За тэгээд зөөлөн юм харин пушин болохоор ус гэмтэхгүй юм тарган материалтай. За гэ хороогараа зөөлөн задлаад бас сайн орж байгааз. Усээ буржуулахаар шаардлагагүй. За юм бол ингээд маш сайн болж ичсэн байна. За тэгээд өдөрт нь ингээд гоё үсний тас. Тэгээд гартаа 2-3 хон туслыг ингээд тусаагаад тэгээд үснийхээ үзүүрт ингээд түрхээд өгчвөл гоё гэрэлтэд гэрэлцээд өдрийн түвш бас хэвээ барихтана. За ингээд үсээ тосолсныхаа дараагаар бол зөөлхөн самнаад бүр гоё задлаад өгчээ. За өсчин дарсан юм шиг л болчихлоо шүү дээ. За нүрээ будаад тэгээ болцоондоо гоё балаажаа өмсөв. Тэгээ бэлэн болох нэ. Дараа нь бэлэн болсныхаа дараа зургаа сторийн дээр оруулна. Та нар маань бүтэн лүг үзхийг харахыг хүсвэл стори үзээрэй. За тэгээд маргаашийн бичлэгээр уулзъя. Баяртай.